Би Завхан аймагт амьдардаг. Аав ээж охин дүүгийн хамт амьдардаг аа. Би 2008 онд охиноо төрүүлээд таргалцсан. Тэгээд сүү орохгүй төрөл бүрийн хоол ихэдэж дасгал хөдөлгөөний дутагдлаас болж улам их таргалзаа. Миний охин маань одоо энэ тэмцээнд орох гол шалтгаан бол эрүүл мэндээр ер нь толгой их өвдөн, дарс тархины даралтай, судасны хатууралт, нарийсалтай, ийм онцтой байдаг гэсэн. Толгоогоо их өвдөхөр бол одоо ээж минь цай чанжиг гээл одоо би сүйтэй цай чанжиг нь байн одоо улирлын чанартай ийм төрөө хэрэгэлдэг байсан. Тэгэл ерөөсөө их ядардаг, их толгой өвддөг, их гутрангуй байсан. Тэгвэл одоо маш их өмнө тойрогтлогоогоо өвдөхөр их гутран, уйлан, бас заримдаа бухимдан тийм өнгө айсыг гаргадаг байсан. Тэгээд би өөрөө турыг их боддог байсан. Тур цадаагүй. Тэгээд яаж турхаа мэдэхгүй байсан. Тэгээд нэг өдөр ах маань Америкийн United компани эрүүл мэндийн гайхалтай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг надад зөвлөж мөн өөрчлөлтийн тэмцээнд одоо орохыг санал болгосон. Миний охин надад ингэж хэлдэг байсан. Та тэмцээндээ ороод байранд орох юм бол охиндоо пицца авч өгөөрэй гэж надад урам зориг өгдөг байсан. Би ээжээ тураасаа гэж хүсдэг байсан. Ээж маань би ээжгээ тураад пицца авахыг хүсдэг байсан. Ээж маань 2 дугаар байранд ороод миний хүссэн юмыг авч өгсөн. Би ээжтэй баярлж байна. Би ээжтэй хайртай шүү. Тэгээд энэ бүтээгдэхүүний гуйтнаар миний толгой өвдөх юм болсон. Тэгэл амархан ядардаг байсан маань үгүй болцоо. Тэгэл би хөнгөрөөд их сайхан байна. Одоо бол миний хөтгий юм биш. Айгүй гоё өөрчлөлтсөн. Тэгээ одоо манай амьдралд бол том өөрчлөлт орсон учраас бид нар бол гэр бүлээр их баяртай байгаа. Хамт ажилласан хүмүүс маань намайг хараад ямар гоё болоо вэ? Яаж турсан? Юу хэрэгдээд турсан бэ гэд их асуудаг болсон. Тэгэл годмаар ингээ явсад хүмүүс амар энэ өмнө бүдүүн байсагтэй. Тэгээ ийм гоё турсан байна. Энэ яаж турсан ба та гэд айгүй хараад гайхдаг байсан хүмүүс. Энэ сайхан баярт үйл явдлыг хуваах гэж охиноо зээгээ дагуулж ирсэн. Амьдралд маань маш их итгэл, урам зориг, эрс хүч өгсөнд үнэхээр их баяртай байна.